Сайн байцгаана уу? Та бүхэндээ эрүүл энхийг хүсэн мэдчилж байна. Хэрхэн 100 наслах нэвтрүүлгийг хэллээ. За өнөөдрийн сэдэв бол сэтгэл хөдлөлийн талаар ярилцгаулна. За энэ дугаарыг хамтран ажиллагчаар чанартай оншилгоо, эрүүл ирээдүй, эрт илрүүлгийн медскан болон чамайг төгс илэрхийлнэ World Баяны хамт олон маань оролцож байна. Ивент тэтгэгч байгууллагуудаа баярлалаа. За нэвтрүүлэг маань НТV болоод Мөндөр радио 107 83.3 гэсэн хост толгойноор та бүхэндээ хүрдэг. За студид медскан эрт илрүүлгийн төвийн гүйцэтгэх захирал Хавдар судлаач эмч Бат Эрдэнэ хөтлөгч орно хоёр ажиллаж байна. Өдрийн мэнд хүргэе. За өдрийн мэнд хүргэе. За тэгэхээр өнөөдөр хоёлаа сэтгэл гутрал гэдэг маш чухал энэ сэдвэр ярих юм байна тий. Ялангуяа одоо манай Монголд бас сүүлийн жилүүдэд судалгаагаар энэ сэтгэл гутралын тоо хэмжээ бол эрс нэмэгдэж байгаа. Ер нь эрдэмтэд юу ч үздэггүй гэхээр бас энэ сэтгэл гутрал гэдэг эмэг нь хотжилтой буюу тэгээ нийгэмшлийн хувьд орчин үетэй одоо орчин үе болоод хотчих тусам энэ сэтгэл гутрах гэдэг эмгийг тохиолдох тоо ихсэж байгаа. Ийм учраас хотжилтой холбоотой гэж үздэг. Тэгэхээр манай Монгол улс одоо ухаандаа хотчих тусмаа бид нар ингээд илүү хөгжих тусмаа хувь хүн маань энэ сэтгэл гутралд өртөх байдал нь их болж байгаа гэсэн үг. Тийм учраас энэ сэтгэл гутрал гэдэг сэтгцийн эмгийн талаар өнөөдөр хоёлаа ярих гэж байгаа. За сэтгэл гутрал англиар depression гэдэг байна шүү дээ. Тэг хүмүүс ингээд ер нь сонсцсон байдаг. Тэ одоо гэхдээ энийг яг мэддэггүй гол алдаа мэддэг юм шиг ингээд орхигдуулаад яваад идэг гэсэн санаатай. За depression буюу сэтгэл гутрал чинь зөвхөн гуниглах гэдэг мэдрэмж биш байхгүй. Яг энэ дээр одоо манайхан андуурдаг. Одоо зөвхөн ингээд гунигтай байдал гунигтай одоо зүйл тохиолдох те гуниглах үеийг сэтгэл гутралтай гэж үзээд байдаг. Гэтэл сэтгэл гутрал чинь өөрөө яг юм сэтгцийн эмгэг гэсэн үг. За тэр нь бол одоо сэтгцийн эмгийн нэг төрөл байна шүү дээ. Тэр нь хүний сэтгэл зүй, зам байдал, бие махбодын өвчнөр хүртэл илэрдэг ийм одоо сэтгцийн эмгэгүүдийн нэг юм аа. Хугацааны хувьд бол богино хугацаагаар эсвэл хэдэн одоо сараар те хэдэн жилээр ч гэсэн үргэлжилж болдог. Ийм урт хугацаанд хүртэл үргэлжилж болдог ийм сэтгцийн эмгийн нэг юм байна. За мөн түүхэн хөгжлийн хувьд аваад үзээ сонирхолтой сэтгцийн эмгийг одоо сэтгцийн эмгүүдийн дундаас эсвэл бие махбодын өвчнүүдийн дундаас ч гэсэн аль эрт үед бас нээж илрүүлсэн өвчнүүдийн нэг гэж үздэг юм байна лээ. За жишээ нь одоо хэлэх юм бол манай эртний өмнөх одоо 2-р мянганаас эхлээд энэ одоо сэтгэл гутралыг сүнслэг биеийн өвчин гэж нэрлэж үздэг байсан байх нь. За тэгээ бүр бидний мэддэг нөгөө Гиппократ байна те. Одоо энэ дээр үеийн одоо Грек Ромын эрдэмтэн эмч философч нар бол сэтгэл гутралыг яг бас энэ сүнслэг биеийн өвчин гэдгийг хүлээн зөвшөөрөөд 1-р 2-р одоо эмчилгээ хүртэл шинэ төрлийн эмчилгээ хүртэл санаж сэдэж эхлүүлж ийсэн. Ийм бас түүхтэй байгаад идэг. За энэ дотроос одоо жишээ нь одоо дасгал хөдөлгөөнийг одоо нэмэгдүүлэх шинэ одоо ийм одоо орчин үеийнээр бол шинэ хамт олон донд аваачих тий хоолтыг нь өөрчлөх энэ төр замаар сэтгэл гутралыг буюу тухайн үеийнхээр бол сүнслэг биеийн өвчнийг эмчлэх гэж оролддог байсан байна шүү дээ. Бүр одоо эртний үед бол за тэгээд дараагийн баримтууд нь бол яг энэ дундад зууны үед Сэргийн босголтын үед бол одоо бас л сүнслэг үйлдэлтэй холбоотой за бас жоохон шашинлаг те ийм төрлийн өвчин гэж үздэг. За эмчилгээний хувьд бол хооллолт за нойр эмчилгээ, утга уянгийн одоо дуу хөгжмийн гэх мэт ийм зүйлүүдээр эмчилгээ хийх гэж бас одоо үздэг байсан бахна, оролддог байсан баг. За шинжлэх ухааны 90 үе буюу 19-р зуунаас бол яг ингээд том ёолоод өвчин болоод ингээд үе шатуудын онцлоод ингээд бол эхэлж исэн. Одоо эхэлсэн юм бол түүхтэй. За тэгээд одоо орчин үед бол энэ гол эмчилгээ ер нь сэтгэл гутрал яг юунаас болоод идэв гэхээр айгүй олон шалтгаантай. Мэдээж за нэгдүгürt бол юу вэ гэхээр генетик юм бо удамшлын шалтгаантай байж болох нь байна. За дээрээс нь нийгмийн одоо шалтгаантай байж болох нь байна те. Нийгмийн гаралтай одоо олон төрлийн стресстэй байж болох нь стресс үүдэлтэй л гэсэн нийгмийн гаралтай. За түүнээс гадна одоо
тархины нейротрансмиттерүүд гэдэг бодисууд байдаг байхгүй юу? Бид нар сонсч л байсан баг. Серотонин, допамин гэмэт. Энэ бодисуудын одоо өөрчлөлтөөр шалтгаалаад яах нь энэ сэтгэл готрол гэдэг зүйл үүсдэг гэж шалтгааны хувьд бас үздэг. За мөн төрсний дараах сэтгэл готрол гэдэг. Бага төрсний дараа сэтгэл готрол нөгөө дааврын гаралтай. Одоо дааврын өөрчлөлтөөс болоод сэтгэл готролд өртөж гинэ гэж үздэг. Тэгээд биеийн өвчнүүдээс бас тий одоо хавдартай шүү дээ юм уу? Биеийн чихрийн шижинтэй, мэдрэлийн өвчнүүдтэй. За энэ биеийн өвчлүүдээс болоод сэтгэл готрол үүсдэг ийм шалтгаануудын хувьд бол ингэж л үздэг. Тэгээд одоо яг сэтгэл зүйн хувьд бол нийгмийн одоо зүйлүүд байгаа. Сэтгэл зүйн хүчин зүйлээс бол хамгийн гол нь өнгөрсөнд болсон сэтгэлийн шархнаас болж сэтгэл готрол үүсдэг. За хүүхэд ахуй наснд авсан эсвэл одоо хайртай дотны хүн 8 насаа алдсан ч үгүй юм уу те. Ийм одоо шалтгаанаас болж одоо сэтгэл зүйн хүчин зүйлээс болж бас сэтгэл готрол үүсдэг юм байна. Шалтгааны хувьд. За хэлбэрийн хувьд бол ер нь хүнд хэлбэрийн сэтгэл готрол, цаграг хэлбэрийн улирлын шин чанартай төрсний дараах одоо сэтгэл готрол, за мөн биполяр буюу хоёр төрөл тийм сэтгэл готрол гэсэн ерөнхийдөө юм ерөнхий 5 одоо хүрээнд бол авч үздэг сэтгэл готрлыг. За хүндрэл нь юу вэ гэхээр хамгийн гол дагавар нь амиа орлолт. Ер нь нийт амиа орлолтын 60% нь сэтгэл готрлаас болдгоо гэж үздэг юм байна. Тэ? За жилд бол нэг 700 мянган хүн орчим дэлхий дээр сэтгэл готрлаас болж амиа орлдог. Ийм одоо тоо баримт бол байдаг дэлхийн эрүүл мэндийн байгууллага дээр. За тэгэхээр энэ сэтгэл готрол гэдэг одоо эмгэг бол ямар нэгэн эмчилгээ хийлэхгүй, сайжруулахгүй, тэ хүн өөрөө хичээхгүй байх юм бол энэ хүн дэрсээр хагаад амиа орлолтод аваачдаг. Ийм одоо сэтгцэн эмгэг юм байна л гэсэн үг. Олон төрлийн шинж тэмдгээр илэрнэ тэ. За тогтмол одоо гуниглан өөрийгөө дорд үзэн, ганихран тэ. За тэгэл одоо ерөөсөө л өөрийгөө ингээд бусдаас тусгаарлна. Яг юм нэг хуу одоо би хүнийг ингээд ганцаарчлах ийм шинж тэмдгүүд ихээр ажиглагддаг тий. Ганцаараа хоол идэх дуртай болно. Ингээл аливаа зүйлүүдийг ганцаараа хийх дуртай гэдэг нь цаашлаад би хүнийг ганцаарчлаад байгаа л хэлбэрлэл тий. За тэгээд нөө итгэх санаачлахгүй болно гэдэг нь хамгийн одоо илэрдэг юм нь хоббитэй хүмүүс хоббинд дургу болж эхэлдэг тий. Яг өөрийнхөө дуртай зүйл нь дургу болж эхэлдэг. Ямар нэгэн шин санал санаачлагыг гаргах байтугай ямар нэгэн шин санал санаачлагыг дэмжиж оролцоход хүртэл дургу болж одоо илэрдэг. За тэгэл ерөөсөө өөртөө итгэлгүй болдог. Бүх зүйл дээр ерөөсөө өөртөө итгэлгүй болдог. За ингээд төгсгөлт нь юу вэ гэхээр ерөөсөө ингээд амьд явхаас залхдаг, өөддөг, айдаг гол нь. Амьд явхаас ингээд айдаг ийм одоо сэтгэл төвшүүртэй байдалд аваачдаг гэсэн үг байна шүү дээ. За ийм одоо өвчин бол сэтгэл готрол байх нэ гэсэн үг. За ерөнхийдөө. За таны хувьд сэтгэл готрлын талаар одоо сонсч ирсэн, за мөн даван туулж исэн юм уу те? Иймэрхүү тоо баримт байгаа. Яагаад гэвэл ерөнхийдөө маш түгээмэл байдаг. Тооны хувьд бол маш түгээмэл байдаг гэж үздэг тийм. Яг батлагдсан тоогоор одоо надад мэдэгдэж байгаа тоогоо дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас хамгийн сүүлд гаргасан 23 онд гаргасан тоогоор дэлхий дээр 280 сая хүн сэтгэл готрлын эмгэгтэй явж байна гэж үзсэн байдаг. За одоо улс орнуудыг ангилсан байна. Нэг дэлхийд яг топ юм 7 улс байна. Сэтгэл готрол ихтэй. Нэгдүгürt Австрали улс. Тэг хүн амын одоо 5.6% сэтгэл готролтой гэж үздэг. За Бразил бол 5.1%, Беларусь бол 5.4%, Барбадос бол 5.4%, Герман бол 4.8%, Португал 4%, Испани 3.8% те. Японд бас ингээд 4% хүртэл гэх мэтчлэн ингээд дэлхийн улс орнуудад бол энэ сэтгэл готрлын одоо нийт хүмүүсийн төдөө яг сэтгэл депрешн байна гэж үздэг байна шүү дээ. Тэгэхээр манай улсад ч гэсэн яг ингээд гаргацсан тоог би өнөөдөр олж чадсангүй. Гэхдээ нэлээд их байдаг сэтгэл готрах яг сэтгцэн эмгэг эсвэл сэтгэл готрах өвчтэй одоо юм шиг юм өөрийгөө дорд үздэг тийм тогтмол гунигалдаг ийм шинж тэмдгүүд тогтмол ажиглагддаг хэлбэр одоо нийгмийн харилцаанд бол маш их одоо ажиглагдаж байгаа гэсэн үг. Яг миний анзаарснаар яг сэтгэл готрлыг мэдэрч үзээгүй хүн гэж хэлвэл ер нь цөөхөн байдаг болоо тий. Тэр нь одоо яг эмгэгийн төвшөндөө
маш одоо олон сар жилээр үргэлжилдэг. Тэрнгээр их ялгаатай болов. За миний хувьд бол өөрөө бас ер нь сэтгэл хөдлөлийг ер нь их сайн мэддэг. Тэгээд одоо сэтгэл зүйчтэй уулзаад нэмтэн хэрэгжилжсэн ч хүртэл юм тохиолдол байгаа. Тийм тэгээд яг Монгол орны хувьд бол амиа оролтын тоогоороо нөгөө статистик нь ер нь харахаар ер нь маш юм өндөр тоотой явдаг. Тэгээд энэ одоо манай нөгөө нийгмийн ядуу буурай нөхцөл байдал тэгэл одоо маш олон зүйл таны хэлдгээр ингэж хамаарч л байгаа юм л та. Тийм. За тэгэхээр ер нь одоо сэтгэл готролтой хүмүүс бол нэгдүгürt өөрсдийгөө сэтгэл готролтой гэдгээ мэдэж чадах уу? Миний хувьд бол одоо би яг сэтгэл маань жоохон гутрах гад байна шүү тий одоо хөдөлгөөн хийхгүй бол болохгүй байна гэдгээ маш сайн мэдэрч чаддаг. Гэхдээ нөгөө зарим хүмүүс яагаад байгаач мэдэхгүй завгүй амьдралынхаа ритмд ингээд туугдаад гэх юм уу гутарсан эсгээч мэдэхгүй тэ архинд ордог юм уу өөр одоо юм хийж явдаг байх. Энэ бол өстой хүн хүнээс л болдог болов гэж бодож байна. Яг тий. За сэтгэл готролтой хүмүүсийн ер нь ихэнх нь одоо сэтгэл готролтой юм биш үстэй гэдэг ч юм уу те өөрсдийнхөө сэтгцийн эрүүл мэндэд анхаарал хандуулаагүй улмаас нөгөө сэтгэл готрлын эмгэг нь удаан хугацаанд яг түрүүний ярьсан те удаан хугацаанд ингээд явсан улам хүнд хэлбэрлүүгээ шилждэг ч юм уу те бүр ингээд амьдралын хэм маягт нь бүр сөрөг нөлөө ихээр үзүүлээд эхэлсэн. За тэгээд сэтгэл готрол гэдэг эмгийн чинь шалтгаанд нөлөөлөх хүчин зүйлд нь өөрөө энэ хор зуршлууд их орцсон байдаг. Архиталт, тамхиталт илүү орцсон байдаг тий. За тэнгууд энэ сэтгэл готрахаасаа болоод ингээд дондолтонд өртдөг, хор зуршлын дондолтонд өртдөг, мансууруулах бодисын дондолтонд өртдөг эргээд тэр одоо дондолтонд өртсөн байдлаасаа болоод сэтгэл готрахад эргэж хүргэдэг гэх мэт иймэрхүү одоо зүйлүүд бол их ажиллагддаг. За тэгэхээр сэтгэл готрах юмыг бол ер нь яг хувь хүнээс өөрөөс нь хамгийн их шалтгаалдаг. За гэхдээ тухайн одоо сэтгэл готрлыг үүсгэхэд яг тэр хүн бол 100% өөрөө яг одоо буруутан ч юм уу болж өгдөггүй гэж үздэг байна шүү дээ. Нийгмийн хүчин зүйл хүртэл тухайн хүнийг сэтгэл готролтой болгоход нөлөөлдөг гэсэн үг. Тэр хүн хамаагүйгээр тий. За мөн гэр бүл байна. За хамт олон найз нөхөд ерсөө нийгмийн харилцаанд орж байгаа хүн болгоно тухайн хүний одоо сэтгцийн эрүүл мэндийн байдал за сэтгэл готрах гэдэг юм нөлөөлөх юм хүчин зүйл болж өгч идэг байх гэдэг. За түүнээс гадна одоо тухайн хүний нэг юм амьдралын юм аягүй шүү дээ. Дуртай ажилдаа явж байгаа юм уу? Тэр хүн одоо сэтгэл зүйн тааламжтай байдлыг ханаас авдаг юм тийм авдаг зүйл амьдралд нь байна уу? Алах уу гэх мэт. За хоёрдугаарт сэтгэл готролтой хүмүүс бол ер нь хэвийн дээр ингээд ихийнхэн эрүүл хүн шиг яваад идэх. Эрүүл хүн шиг яваад идэх. Мэддэггүй тий. Одоо жишээ нь маш л ой дотны хүн байхгүй бол тэр хүнийг бол бас ажиглаж мэдхэд бэрх байдаг. Хөвчлэн сэтгэл готролтой хүмүүс бол ийм одоо удаан жил ингээд явхаар ажил дээр ч юм уу за ингээд гэр бүлд ч юм уу найз нөхдийн хүрээлт ч юм нэг юм баг зүгээд ингээд татцсан байдаг юм уу та. Үгүй би зүгээр байгаа те энийг л ханаагаал тэр хүн ингээд энэ хүн сэтгэл готролтой одоо гэж сэжиглэх ямар ч юм одоо юу шинж тэмдэг байхгүйгээр ингээд ийм амьдралын урсгалд ороод ингээд сурцсан байдаг гэсэн үг тий. Ер нь товчоор ялах юм бол мэдрэмжээ илэрхийлэхээс айдаг болсон. Гол одоо яг зүйл нь өөрт төрж байгаа мэдрэмжийг өөрөөсөө бусдад илэрхийлэхээс имээдэг болсон гэсэн үг. Энэ бол сэтгэл готрол төр их тод илэрдэг шинж тэмдгүүд. За эмчилгээний хувьд гол зүйл бол та сая хэллээ. Ерөөсөө гол эмчилгээ бол сэтгэл засал эмчилгээ. За зан төлөвийн эмчилгээ. Тэгээ зан үйлийг өөрчлөх эмчилгээ. За тэгээ дээрэс нь одоо антидепрессант эмийн эмчилгээнүүд байдаг. За энэ амьдралын хэм маягийг өөрчлөх ийм одоо эмчилгээнүүд байдаг. За ер нь бол яг одоо сэтгэл засалч эмчнэр энэ одоо сэтгэл готролтой хүмүүс эсвэл сэтгэл зүйч нар те яг одоо харилцааж энэ одоо сэтгэлийн өвчнийг бол эмчлэх боломжтой гэсэн. Ер нь товчоор ярих юм бол сэтгэл готрол чинь сэтгэлийн өвчин байна шүү дээ. Одоо сэтгэлгээд бидэнд гарт баригдахгүй, нүдэнд харагдахгүй хэрнээ бидэнд байгаа нэг эргэтэн гэж үздэг байгаа шүү дээ, тэ. Энэ эргэтний чинь нэг чухал одоо өвчин бол энэ сэтгэл готрох эмгэг байдаг. За энийг бол хүн ер нь илэрхийлж ээж эмчилдэг
гэсэн санаатай. Энийг илэрхийлэхийн тулд ихэнх ийм өвчтөе хүмүүс бол яг ийм бие хүн ганцаарчлах нөхцөл байдалд орсон байдаг. Ингээд түүнийг яг бие дан өөрөө эмчлэх нөхцөл байдал ч юм их хүнд байдаг учраас за ашиггүй танд бол сэтгэл засал хэмж тэ за эсвэл сэтгэл зүйч нар бол тусламж үзүүлнэ. За ингэж ээж энэ хүн энэ одоо тэр сэтгэл готролтой хүн маань сэтгэл зүйч сэтгэл засал хэмжийнхаа тусламжтайгаар даван туулдаг гэсэн үг. Нэг удаа ингээд даван туулсан хүн туршлагатай болчихж байгаа. Ер нь сэтгэл готрох өвчний эсрэг одоо юм даван туулдаг туршлагатай болчихж байгаа. Туршлагатай болсон хүнийг нь сэтгэлийн тэнхээтэй гэж монголоор нэрлэдэг ашиг. Сэтгэлийн тэнхээтэй гэдэг хүнийг. За энэ сэтгэлийн тэнхээтэй хүн одоо ингээд төрхөөсөө ийм нэг сэтгэлийн тэнхээтэй хүн байна гэж байхгүй шүү дээ, тийм учраас ангаах хүн сэтгэлийн тэнхээ гэсэн юм байхгүй тий байхгүй. Гэхдээ монголчууд бид нэр тэгж ярьдаг тий. Гэхдээ тэр хүн маань одоо төрхөөсөө тийм тэнхээтэй байна гэж байхгүй. Энэ тэнхээ гэдэг зүйлийг энэ одоо туршлагаараа олж авдаг гэсэн үг. Ер нь олж авдаг гэсэн үг. Ингээл энэ хүмүүс чинь одоо яг хүн болох өөр байгаа шүү дээ, янз бүр байгаа. Удамшил генийн нөлөө, дээрээс нь өссөн орчин, гэр бүлийн хүмүүжил, за өөрийнх нь одоо орчлонтой танилцсан явц одоо таньж мэдсэн, дээрээс нь ерөнхий мэдлэг одоо манайхны ярьдгаар ухамсарын байдал гэх олон зүйлээс шалтгаалаад сэтгэл готрол тараа даван тулсныхаа дараа бүрэн даван тулсан юм уу, бүрэн даван туулаагүй юм уу те. Түүнээсээ шалтгаалаад сэтгэлийн тэнхээ гэдэг зүйл чинь янз бүрээр тогтно. Зарим хүн сул байна, зарим хүн сайн байна те гэх мэт. Эсвэл зарим хүн тухайн сэтгэл готролтойгоо даван туулсан туршлагаа ингээ бүр мартсан байдаг те. Тэгээ дахин даван туулж ингэж явдаг ч гэдэг юм уу. Иймэрхүү байдлаар явдаг. Энэ бүх зүйлүүдээ болохоор хувь хүн маань энэ амьдралынхаа явцад бол олж авдаг байх гэдэг. За энэ үрт бас юу хэлээд байгаа юм бэ гэхээр хүн болгон одоо нийгмийн харилцаанд орж байгаа бид нар. Тэгэхээр хүн болгон нийгмийн харилцаанд орж байгаа учраас нийгмийн харилцаанд оролцох бүртээ анхааралтай байх хэрэгтэй гэсэн үг. Тэр хүний гаргаж байгаа үг, гаргаж байгаа үйлдэл болгон одоо таних ч бай, танихгүй ч бай бусдын одоо сэтгцийн хэвийн байдал нөлөөлөх хүчин зүйл болж өгнө гэсэн үг. Тэ? Одоо магадгүй одоо миний сэтгэл зүй сэтгэлгээд одоо амар том далаа байна гэж бодъё л доо. Эсвэл амар том нуур байна гэж бодъё тогтов. Миний огт танихгүй хүн одоо юу гэдэг ч юм дээ тэ. Намайг стрессүүлдэг ч юм уу тэ. Одоо миний сэтгцийн одоо энэ 50 байдалд нөлөөлөх нь яг тэр том тогтсон нуур руу жижигхэн чулуу шидэж явахтай ижлэх гэсэн үг. Тэгээд тэрийг хүлээж авах нь янз бүр байдаг. Та хүмүүс бол ингээд зарим хүмүүс тэр шидсэн чулуунаас үүдэх жижиг давлгаа байгаа шүү дээ. Тэр нь зарим хүн том болж болно. Том давлгаа үүсч болно. Зарим хүн тэр нь давлгаач үүсэхгүй ингээд шууд чулуун ингээд доош нь уурсаа явчих тий. Явж болно. Энэ тухайн хүний сэтгцэн байдлаас болоод байгаа шүү. Тийм учраас нөгөө одоо нийгмийн хүчин зүйлд нь хамгийн гол нь сөрөг сэтгэл хөдлөл бол энэ сэтгэл готрол үүсгэхэд нөлөөлдөг хамгийн гол хүчин зүйл болоод байгаа. За одоо нөгөө хүн болгонтэй инээд бол ингээд дэмжилдэг гэх мэт те. Бид нар ингээд нийгмийн харилцаанд явж байхдаа өнөөдөр одоо юу гэдэг чи нэг огт танихгүй хүнд дэлгэрүү үйлчүүлээд баярлаа гэж хэлэх нь тэр хүнд эерэг сэтгэл хөдлөлийг өгдөг. Тэр эерэг сэтгэл хөдлөл нь тухайн хүний одоо өөрийнх нь сэтгцийн 50 байдалд эргээр нөлөөлдөг гэсэн үг. За би энэ ямар чи авмаар байна гэхээр одоо маань ингээд яг дэлгүүрүүд явж байгаа түүцмүц явж байгаад яг CUG25 гэдэг яг энэ сүлжээ конвенцторууд орж ирлээ шүү дээ тийм. Эдний үйлчилгээнийхэн соёлд нь нэг мэдлдэг ингээл анх орж ирэнгүүт те сайн мөн та CUG25 морил гэж мэдлдэг шүү дээ тийм. Энэ нь бол яг маш эерэг ийм сэтгэл хөдлөлийг хүнээс хүсэж байгаа одоо төрүүлж чадж байгаа байхгүй энэ ингэж одоо эерэг сэтгэл хөдлөлийг төрүүлснээсээ болоод тухайн хүн тухайн дэлгүүрт таатай сэтгэл төрөх худалдаа авалт хийх гээд цаашдаа олон зүйлийг бүрэлдүүлээ явчихж байгаа. За энэ нь байхгүй сегментүүд нь одоо ингээд
зах зээлээс шахагдаад гараа авчих гэх юм уу да. Жишээ нь одоо түүцэж байт юм уу те хизээч бид нар ингээд төцсөн оронгууд өдрийн одоо ингээд сайн минут таангмаа төцсөн тавтай морилж гэдэг ч юм уу хизээч ийм өдөр сайхан өнгөрүүлээрээ ч гэдэг юм уу те эерэг үгүүдийг сонсож чадахгүй учраас энэ зүйлүүд ингээд шахагдаж гараад ах шиг байна нэгдүгээр. За хоёрдугаар хүмүүс одоо ингээд ийм нэг community болгонд ийм хамт олон болгонд ч байт юм уу те танихгүй янз бүрийн ийм одоо нийгмийн харилцаанд орж байгаа бүлэг хүмүүс дотор болгонд одоо нэг юм олонний анхаарлыг татсан сайхан сэтгэл төрүүлдэг хүмүүс байт юм байна. Энэ хүмүүсийн гол ялгаатай бусдаас ялгаатай зүйл нь л саяны одоо эерэг ийм сэтгэл хөдлөлийг үзүүлж чаддаг бас хүмүүстэй. Огт танихгүй хүн рүү хаад инээдэг ч юм уу. За эсвэл одоо мэдлдэг ч юм уу. За огт танихгүй хүн рүү хаад инех гэдэг чинь буруу болчлоо шүү юм. Галзуу юм шиг. Тэ. Зүгээр яхаа одоо ингээд дандаа ингээд гоё инээж явдаг тэ. Таарах үедээ мэдлдэг. Одоо хоорондоо ярилцж байгаа үедээ сэтгэл тавьдаг ч юм уу те ингээд маш олон жижиг зүйлүүдээр эрэг сэтгэл хөдлөлийг нь үүсгэж чаддаг хүмүүс бол ийм одоо сайхан сэтгэл төрүүлж чаддаг. Эсвэргээрээ сөрөг одоо сэтгэл хөдлөлийг үүсгэчихээр нөгөө авж байгаа хүнд нь бас тухайн хүнийхээ сэтгцийн 50% байдлыг алдагдуулах гол нөхцөл болдог байна шүү дээ. Тэгэхээр бид нар ингээд одоо нийгмийн энэ сөрөг байгаа зүйлийг одоо энэ сошиал дээрээс бид харж болно шүү дээ. Ерөөсөө ингээд ямар нэгэн зүйлээс дандаа сөрөг зүйлийг нь олж хардаг ч юм уу те. Одоо сөрөг эрэг зүйлийг нь олж харддаг ч байт юм уу. За ингээд маш хүнд үгнүүдээр бусдыг ингээд танихгүй нээд оромжилдог ч юм уу те. Иймэрхүү асуудал байдаг. Жишээ нь одоо ярих юм бол бид нар контент хийдэг хүмүүс од өндөр их. За одоо би нэг нэвтрүүлэг хийлээ те. Өнөөдөр одоо хоёулаа 33 дахь дугаар дээр явж байна. За ингээд 33 дугаар хийлээ энэ хугацаанд ингээд зөндөө хүмүүс комент бичиж байгаа тийм. Танихгүй янз бүрийн хүмүүс ингээд сэтгэлдээ үлдээж байгаа. Тэр дунд ингээд маш ихэд оромжилсан сэтгэлүүд бас байсан. Тэрийг авахд ингээд окей ингээд хараад өнгөрөхөд огт танихгүй ингээд нэг хүлээж авмааргүй байгаа ч гэсэн одоо яагаад ингэж байгаа юм болоо гэдэг ч юм уу. Ингээд миний ингээд сэтгэл зүйн байдал жижигхэн ингээд бас сөрөг зүйл үсгчээд явдаг ч жоохгүй тэр хүмүүстэй. Гэх мэтчлэн одоо ингээд бид нэр ганцаараа амьдарч байгаа биш болохоор бусдынхаа ингээд сэтгэл гэдэг нэртэй энэ нууранд 50 байгаа нууранд дандаа нөлөөлж идэг гэдгийг бид анхаарч явах ёстой гэсэн үг. Тэгэхгүй болохоор яг энэ стресс олон зүйл сэтгцэн юмгууд ингээд үүсээд байдаг сэтгэл төвшөөтэй байдал ч юм уу эдрийн ингээд нэг чухал яг өвчин бол депресс буюу өнөөдөр хоёулах нь ярьж байгаа сэтгэл готрал гэдэг юм байдаг юм байна. Тий. Би одоо сэтгэл готролтой хүмүүсийг ер нь маш их ойлгож ингээд тэр хүмүүсийг өрөвддөг гэх юм уу? Ягаад гэвэл маш хүнд байдалтай байдаг. Одоо босоод усанд ороод гэр орноо цэвэрлээд ингээд цэвэрхэн тогтөө сууж ахч ийм чадал тэнхээгүй бараг хүмүүс муухай зан гаргасан ч бараг сайхан зан гаргасан ч тэр бараг юу ч хамаагүй энэ боломж юм а гэдгийг олж харахгүй эсвэл сайхан зүйл тохиолдож байхад энэ сайхан зүйл юм байна гэж харж чадахгүй болтлоо ямар нэгэн юм амьдралаас ямар ч гарцгүй мэт тийм ганцаардлын харанхуй ертөнцид гэх юм уу тийм юмд ингэж орсон байдаг. Тэгээд хэрвээ бас хүнийг ингэж ажиглах юм бол нөгөө Joker дээр you wouldn't get it гэж хэлдэг шүү дээ. Яг тэрэн шиг хинт ч одоо би нэг хүнтэй 8 цаг ярьсан ч миний дотор онгоохгүй байхгүй. Ягаад гэвэл тэр хүн намайг нөгөө сэтгэл зүйн хувьд бие биендээ хүрлцэхгүй нэг юмны цаанаас л хоорондоо яриад байдаг те. Бие биенийхээ гараас ингээ бариад авчих ихээр чаддгүй нэг тийм зүйл болоод идэг учраас тайлбарлахад бас ийм бэрх маш комплекс одоо нэг ийм зүйл яг нөгөө нэг тухайн хүмүүст бас мэдрэгдэж байдаг. Тэгээд нөгөө хүмүүс маань хөөрхий одоо ажил төрөлтөө явах гад амьдралаа болгохын тулд одоо яалтчгүй нөгөө нийгмийн дунд те бүх сүлийн хүчээ шавхаал ингээл өдөр болгон ингээл дотроо үхлийн тухай ингээ бодож идэг те. За би хизээ амь орлох уу? Өглөө кофе уухтаа за би ухмаар байна да гэж бодцоод шүн унтахтаа би ухмаар байна да гэж бодцоод унтдаг ийм хүнд эмгэгийн тухай ийм эмзэг сэдвийн тухай эмчтэйгээ ярьж байна. Тэгээд яг бас энэ талаар ярьсан чи одоо бол надад яг сэтгэл готрох эмгэг ер нь байхгүй. Одоо маш ингэж хаяа хөнгөн мэдрэгддэг мэдэрч байгаа аюу сайн мэдтiin. Тэгээд яг тухайн үедээ бол маш юм хүнд байдалд бас ингэж тийм мэдрэмжүүдийг өөрийнхөө биеэр туулаад тэгээ яг л нөгөө нэг хобби дуртай ямаараа өөрийгөө ингэж
нөгөө хүн бид нар хинч аврахгүй шүү дээ. Өөрийнхөө төлөө өөрийнхөө учрыг олох юм бол бид нар ингэж өстэй ширхэгчлээ хайж гал ингэж олох хэрэгтэй юм шиг байгаа. Яг тийм. Тэгээ тийм одоо хобби одоо хөдөлгөөн байдаг юм уу? Хин нэгэнд ингэж итгэж найдах биш гэрийнхэндээ юм уу? Хинч танд таны тэр өвдөд байгаа юм чи ингээд эдгэж өгч чадахгүй. Эдгэх хүн нь та юм байна гэдэг. Би одоо яхаа өөрийнхөө туршлага дээрээс жоохон ярьчлаа шүү. За хоёулаа нэвтрүүлгийнх маань хамтран ажиллагчаар манай Медиска нэртэлрүүлгийн төвийн гүйцэтгэх захирлын цууч чинь тий. Бид нар бас од хүндрийнхэн манаас бүгдээрээ Медискан дээр очсон. Тэгээд маш гоё цэвэрхэн тав тухтай үйлчлэгийг тэнд бид нэр авсан. Тэгээд одоо яг үнэгээ хэлэхэд бол Монгол тийм гоё үйлчлэгээ байдаг гэдгийг одоо зөндөө л олон юмлгээр орж гарч ирсэн шүү дээ тий. Тэгэхээр ийм гоё үйлчлэгийг бас авсан. Тэгээд танаа хамт олонд бас маш их баярлсан шүү. За нэгдүгürt маш их баярлалаа урнаада. Манайх бол нэг л үйлчлүүлэгчээ гэж хүлээж авал үйлчлэгээ стандартынхаа дагуу үзүүлсэн. За урнаа маань бол айгүй гоё ингээд урам авахуйц одоо маш гоё талхлаа илэрхийлдэгт нь баярлалаа. За Медискан бол онцлогооны төв. Тэгэхээр багц онцлогоо хийдэг. За мөн наривчлсан онцлогоо хийдэг. Ийм одоо онцлогооны төв юм аа. За ингээд MRI, компьютер томограф, эрентген, зүрхний эхо, за ясны сэргэжлийн шинжилгээ, нүдний иж бүр үзлэг гэх мэт 9 төрлийн одоо үзлэгийн тогтсон яг ийм иж бүрэн одоо онцлогооны төв бол гэж ойлгож байна манайхыг. За өнөөдөр юу ярих гэж нэхэр энэ хавар болчихсон. Одоо энэ албан байгууллагууд чинь ингээд ажлын албан байгууллагууд бол 2017 оны хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл мэндийн тухай хуулиараа ажилтнуудаа жилд нэг удаа урьдчилан сэргийлэх үйлчлэгт оруулах юм үүрэг хүлээдэг. Тэгэхээр одоо байгууллагуудын маань үйлчлэг бол одоо эхэлчихсэн гэдэг ихнээсээ явж байгаа. Тэгэхээр байгууллагуудын юм одоо гээд хаана үзүүлэх үү гэж таад бодож байгаа бол яг хамгийн зөв шийдэл бол манай Медискан эртэлүүлгийн төв байгаа шүү. Манайх бол байгууллагууд зөвлөд тухайн байгууллагын баажтанд буюу тэ гаргаж одоо нэг ажилтан бүрт гаргаж чадах одоо хэмжээнд тохируулаад хамгийн боломжит олон шинжилгээтэй багцыг гаргаж өгөөд за мөн нэгдсэн дүнэлтийг гаргаж өгөөд араас нь эрүүл мэндийн сургалтыг нь хийж өгөөд ингээд үр дүнтэйгээр одоо урьдчилан сэргийлэх үзлийг хийж өгч байгаа. Тэгэхээр байгууллага бүрт бол бид нэр тохируулаад яг юм зөвхөн энэ багцаар ороо гэсэн ийм одоо үндсэн дөрвөн багцаараа биш танай байгууллага зориулсан бид нэр багцын гаргаж өгөө. Танаа хэд үнэтэй юм бэ те? Насны бүлэг нь ямар юм, хүйс нь ямар юм, ямар ажил хийдэг юм гэх мэт онцлогтон тохируулаад ингээд багц үүсгэж өгөөд тухайн багцаараа ороод шинжилгээг хийлгээ, дэмжлэгтэй үзүүлээ, дэмжлэгийг аваад, зөвлөгөөгөө аваад, байгууллагаараа нэгдсэн дүнэлтээ гаргаад чинь нэг төрлийн судалгаа гаргуулж яах гэсэн үг шүү дээ, тийм. Ингээ юун дээр анхаарах юм бэ гэдгээ мэдэж аваад ингээ цаашлаа яах вэ гэхээр тухайн гарч ирсэн зүйлүүд дээр ингээд байгууллага дээр нийтэд нь ингээд эрүүл мэндийн сургалттай хамрагдаад гэх мэт ийм цогц үйлчлэгийг бол манайхаас бол авах боломжтой. Тэгэхээр бол албан байгууллагууд маань бүгдээрээ манайх руу хандаарай гэж хүсэж байна. За мөн иргэд маань ч гэсэн хүмүүс бүгд одоо хандаж болно. За манайх 4-р сараас эхлээд 7 хоногийн 7 өдөр ажиллаж байгаа. Одоо бүх өдөр л ажилладаг болсон байна. За Медисканы маань хаяг бол натур худалдааны төвийн зүүн талд Медискан гэдэг 3 давхар барилгатай 20 орчим машины зогсоолтой өөртөө ийм одоо эртэлүүлгийн төв байгаа. Манай утасны дугаар 77772221 манай мэдээллийг бол Mediscan CGMN гэд манай вебсайтаар ороод бүх мэдээллийг бол авах боломжтой шүү. За баярлалаа. За баярлалаа. За тэгэхээр цаашдаа нэг хэлбэрүүд нь явал нэг хүнд хэлбэрийн одоо сэтгэл готрол байгаа 2-7 хоног ер нь түүнээс дээш хугацаанд үргэлжилдэг. Ийм одоо сэтгэл готрол байдаг. Энэ бол бүр ингээд юунд сонирхолгүй байдал. Ямар ч ирч хүчгүүд яг саяны одоо таны жишээ олгож ярьсан зүйлүүд бол ер нь яг хүнд хэлбэрийн сэтгэл готрлыг хэлж байна. Би яг ингээд эмчхнээ сонсоход бол тий. За окей энэ бол хүнд хэлбэрийн. За сэтгэл готрол байна гэд. За ингээд хүнд хэлбэрийн сэтгэл готролтой хүн чи яг явж байгаад яг нөгөө амиа хооллох тухай байнга боддог тий. Яг таны жишээнд нэмэлтлэхэд кофе уугаал цонхоороо сууж байгаа л одоо би ингээл гараал энэ машин дээр бол яах вэ? Ингүүл яах вэ? Гэл те. Төлөвлөгөө төсөөлөд те. Тэ төлөвлөгөө төсөөлөл ингээл байнга одоо амиа орлох тухай үхлийн тухай боддог. За орой унтахтаа ингээл бодно шүү дээ. Би өглөөс ирэхгүй бол сайхан аа гэл те. Гэж боддог.
өглөө ингээд одоо ингээд унтаал өглөө битээс ирээсэй гэдэг юм уу. Иймэрхүү байдлаар хүнд хэлбэрийн одоо сэтгэл готролтой хүмүүс бол хамгийн ихээр боддог. За ерөнхийдөө ийм бодол орж ирдэг болцсон тий. Эсвэл энэ удаан хугацаанд ийм бодолтой явж байгаа хүмүүс бол танд сэтгцийн тулгамцсан асуудал байгаа учраас мэрэгжлийн байгууллага эсвэл мэрэгжлийн эмчит хандах зайлшгүй шаардлага тулгарсан байна гэсэн үг. Энэ нь юу гэхээр та одоо энэ дээр тэмцэхгүй бол энэ таны ингээд одоо биеийн эрүүл мэнд, сэтгцийн эрүүл мэнд за тэгэл цаашлал нийгмийн харилцааны одоо хувь хүний хөгжил, карьер, бүр мөнгө санхүү бүх юм дээр чинь ингээд сөрөг үрдүү үзүүлээд ингээд яваад идэв шүү гэдгийг нэгдүгээр хэлмээр байна. За хоёрдугаархынхаа юм цаграг хэлбэрийн сэтгэл готрол байдаг да. Одоо тэр нь нөгөө та тэрний хайлтгаа яриад байгаа. Тэр нь цаграг хэлбэрийн сэтгэл готролтой юм байхгүй юу? Ер нь юм хөнгөн сэтгэл готрол гэсэн үг энэ. За тэгээд хөнгөн боловч 2 болон түүнээс дээш жил үргэлжилдэг энэ цаграг хэлбэрийн сэтгэл готрол нь тий. За ерөөсөө онцлог нь нэг жоохон юм баг зэргийн сэтгэл готролтой байдал үргэлжлээл болчдөг. Дахиад жоохон байж байгаа л үргэлжлээл болчдөг. Гэхдээ сөрөг тал нь амьдралын чанарт нөлөөлнө тэр хүний. Амьдралын чанарт нөлөөлнө тий. Хувь хүнийх нь, гэр бүлийнх нь, өөрийнх нь биеийн эрүүл мэндийнх нь ч гэдэг юм уу. Тэр нэг баг зэргийн одоо ингээд юм гунигтай байдал нь амьдралын чанарт нь нөлөөлдөг энэ одоо хэлбэрийг нь цаграг хэлбэрийн сэтгэл готрлаа гэж үздэг бахан. За улирлын хэлбэр их байгаа. Ихэвчлэн нөгөө нарны нөлөөгөөр намар өвөл илэрдэг. Намар өвлөхөөл гүнгэлждэг тий. Одоо нэг өглөө босоод бүүдийхээр гүнгэлждэг байж магадгүй тийм хүмүүс тий. Яг өөрийгөө мэддэггүй юм одоо байдаг. Ихэвчлэн ер нь эмэгтэй хүмүүс эрхчүүдээс 2-4 дахин хэмжээгээр сэтгэл готролд өртдөг юм байна. Ер нь эмэгтэйчүүд. Тэгэхээр ихэвчлэн эмэгтэй хүмүүс одоо ийм сэтгэл готрол, улирлын шин чанартай сэтгэл готрол бол бас эхлэлдөө тохиолддог тий. За тэгэл нөгөө яг энэ нарны гэрлийн туслалаас болоод тархинд байгаа химийн бодисууд буюу саяны түрүүнд хэлдэг нейротрансмиттеруудын хэмжээнээс болоод серотонин, допамин яаж ялгарч байгаа юм бэ гэдгээсээ болоод өөрчлөгддөг. За мөн одоо мансууруулах бодисын нөлөөтэйгээр энэ чинь яг эдрээс болоод ерөөсөө тархинд байгаа тэр серотонин болон допамины хэмжээнд одоо энэ нейротрансмиттер бодисуудын хэмжээнд өөрчлөлт оруулаад цаашлаад байнгын сэтгэл готрох эсвэл хүнд хэлбэрийн сэтгэл готрох юмгийг рүү аваачдаг гэсэн. Ер нь нэг жоохон хөнгөн сэтгэл готролтой хүн ингээд дайректаар суусныхаа дараа тэр нь жоохон буст хийгдэж тийм шүү дээ. Яг буст хийгдэх буюу хүнд хэлбэрлүүл шилжээд байна гэсэн санаатай байхгүй да. За ерөнхийдөө юу гэж үздэг вэ гэхээр одоо ингэж үздэг. Зөндөө видеод одоо хүмүүс харж лсэн баг. Энэ мансууруулах сэтгэл нөлөөлөх бодисуудын нөлөөнд ороод хүн допамин айгүй өсөөд ингээд айгүй ажралтай юм мэдрэмжийг авчдаг. Түүнийгээ дахиж авах гэж ингэж нөгөө тухайн зүйлдээ донтож байгаа. Тэгтэл дахиж авах гээд хоёртоо одоо хэрэгэлдэг ч юм уу жишээ нь тий. Тэгэхэд эхнийхээ хэмжээнд хүрэхгүй болохоор яг энэ хоёрын одоо ийм нэг зааг үүсдэг шүү дээ тий. Яг энэ зайнаас болоод сэтгэл готорч эхэлдэг. Тэр нөгөө допаминыхаа хэмжээнд тэр нь болтлоо өсөхгүй байгаа учраас тий. За энэ хүрэхгүй байгаа учраас л одоо тэр мансуурлах бодисыг хэрэгэлдэг, хэмжээ нэгсдэг, тоо нэгсдэг, улан донтдог энэ байдал руу бол очт юм байна. Ер нь. За түүнээс гадна за эмэгтэйчүүд төрсдийн дараа сэтгэл готорнаа. Даврын нөлөө тий. Стонер. Ерөөс байнгын ууртай ядарна. Тэгээл ерөөсөө хүүхдэд дургу болно. Энэ төрөх гэдэг үйл явц би яагаад төрчөөч гэдэг юм уу тий. Дургу болно. Өөрийгөө эсвэл буруутай юм шиг байнга мэдэрнэ. Ер нь айгүйх буруутай юм шиг. Эсвэл хүүхдэд хит хайрлна. Эсрэгээрээ. Тэ? Бүр ингэж хит хайрлна ч гэдэг юм уу, тэ? За тэгэл байнга өөрийгөө голно. Төрсний дараах юм хэвчээд ерөөсөө. Юун ч таалагдахгүй. Ерөөсөө л бүх юм ингээд гологдсон юм шиг юм мэдрэмж авдаг. Даврын нөлөөгөөр. За энэ бол нэг 6 сараас 2 жилийн дараа энэ эмэгүүд л нэг мэтгэхэд төслийн дараа эмэгтэйчүүд арилцсан байдаг.
Харин тий одоо өөрийн мэдрэлгүй би бас ингээд төрсний дараах үеийг ингээд ботхоор тэр үед би яг эвгүй байсан байх шүү гэж бас бодогдоод байдаг байхгүй хажуу хавиргийнхантай жоохон хар яар хийчих гээд байдаг ч юм уу одоо ингээд эргээ ботхоор юу одоо тий энгийн л зүйл байсан юм байна штэ ингээд яг нэг гутарлаасаа ингээд нөгөө төрсний дараах тэр гормоны өөрчлөлт юмнуудынхаа бүр сүлд ингээд харангуут яг тэгж бодогддог. Хүн нөгөө юу болоод байгааг тухайн үедээ сайн мэдэхгүй зөв нэг юмс л нэг болохгүй байгаа юм шиг л мэдрэмжтэй төрөл байдаг л одоо өөр ч одоо ямар мэдрэмж төрхөдөө тий нэг тиймэрхүү. За тэгээд нөгөө bipolar depression гэж байдаг. Хоёр төрөлт. Нэг бол сэтгэлийн хит хөөрөл, нэг бол хит хямрал хоёр ингэж ээлжилж тохиолддог ийм сэтгэл готрлын хэлбэр бас байдаг тийм. Гол онцлог нь юу вэ гэхээр одоо энгийн ийм сэтгэл готлаас ялгаатай нь урам зориг хит өндөр үеч байдаг. Сэтгэл готралтай хэрнээ. Бүр ингэ тийм. Урам зориг одоо манай Маратах шиг заахуулаа байсан. Тэгээ урам зориг бүр хит үе өндөр үеч одоо байдаг. За тэгэхээр энэ bipolar хүмүүсийг ялгаа уншлахад их хэцүү гэж үздэг юм. Ер нь одоо сэтгцэн эрүүл мэндийн судлалын хүрээнд бол ягаад гэвэл сэтгэл хөдлөлтэй юм уу гэж үзтэл тэр хүнд чинь хит урам зоригтой үе хүртэл байх нь шүү дээ bipolar хүнд чинь тий хит урам зоригтой хэрнээ тэр хүн яг үндэ цаанаа юутэй гэсэн үг сэтгэл хөдлөлтэй гэсэн үг. За тэгэхээр хит ийм сэтгэлийн хөөрөлтэй байж байгаа л эсвэл хит сэтгэлийн хямралтай байгаа л эсвэл хит хөөрөл яг ийм одоо хоёр туйлаар байдаг ийм хүнийг бол сэтгэл готралтай bipolar depression гэж бол үздэг байх ер нь. За тэгээд ерөөсөө хамгийн гол зүйл юу гэхээр эмчид хандна. Эсвэл сэтгэл зүйчтэй болно. Тэ? Өөрөө тэр хүн чинь таныг амар эмчлэх гээд байгаа юм биш. Яг таны түрүүний хэлсэнчлэн сэтгэл готрал гээд өвчнийг нэг хаалгах гэдэг төсөөлье. Тэнд нэг цоож байгаа. За тэр өвчнийг одоо эдгээн гэдэг нь тэр хаалгыг нээх гэж ойлгоё л доо. Нээх гэж ойлгоё. Түлхүүр нь танд байгаа. Та түлхүүрээ зөв олохгүй байх. Хүн гэл түлхүүрээ нэг газар ийцээ хайгаал олдвоо штэ тий. Яг тэр хайгаа олохгүй байх тусмаа сандраал тий. Одоо яадаг чи. Сэтгцэн эмчнэр одоо сэтгэл засалж эмч сэтгэл зүйч нар танд тэр түлхүүрийг олж өгөхөд нь туслаад байгаа хүмүүс. Энэ тусалцааг авахгүй бол ер нь барагтаа олдгүй юм байна хүн. Ер нь тэгээд түлхүүрээ олоод хаалгаар нээцсэний дараа нэг удаа нээцсэний дараа яг та хэлсэнчлэн өөр хинж туслахгүй. Таал яг энийг даван гарах хэрэгтэй гэж төрөлсөн шүү дээ тий яг өөрөө. Яг энэ нь юу гэсэн үг вэхээр яг л та түлхүүрээ өөрөө л олох хэрэгтэй. Яг өөр хүн танд олж өгөхгүй. Яг түлхүүрээ хайж ах чинь ингээл ээж энд бэжтэй гэж гаргаад олоод өгдөг шүү дээ бодит байдал дээр. Тэрэн шиг юм тохиолдохгүй гэсэн. Та яаж чайсан яг үндэ хинж олж өгөхгүй түлхүүрийг таал өөрөө олно. Олох үедээ одоо магадгүй харанхуй өрөөнд олж байгаа бол хайж байгаа бол тэрийг гэрэлтэн өрөө болгох боломжийг танд сэтгэл зүйч олгоод байгаа юм аа. Гэтийг бол маш сайн ойлгох хэрэгтэй. Тэгэхээр сэтгэл готралтай би ер нь сэтгэл готралтай гэж боддог тийм. Ийм шинж тэмдгүүд илэрдэг, байн ганцаарддаг ийм хүмүүс бол хугацаа алдалгүйгээр сэтгэл зүйч тандах, сэтгэл засалч эмч тандах, сэтгцийн эрүүл мэндийн төвчүүд юм уу, сэтгцийн байгууллагад хандах шаардлагатай. Ингэж энэ хүн энэ сэтгэл гэдэг одоо энэ эрхтнээ эрүүл тайван байлгахад анхаарахгүй бол тоохгүй яваад ахаар яг биеийн өвчнөд адилхан өвчин үүсдэг л гэсэн үг. Тэ? Одоо биеэ үзүүлэхгүй явж байгаа хавдад тусдагтай анхаар нэг ингэж ойлгож байна. Тийм нэг найз өмнө нас надад болохоор тийм нөгөө сэтгэл хөөрөх юунд байдаггүй байхгүй ер нь л байж байгаагүй. Тэгсэн чинь манай найз би тийм эмгэгтэй онцлогдсон гэд тийм хүнтэй ингээ ярилцж байхад яг тийм үедээ тэгээд би юу муухай гэж ингээ хүн гоё өөдрөг ингээл те эрч хүчтэй бүх юмд ингээл байж ах чинь зүгээр биш үү гэхээр яг би тухайн үедээ ингээ дэлхийн номер 1 хүн шиг өөрийгөө боддог юу ч чадна юу ч бүтээн гэдэг ингээд нэгдүгээр маш их цагаар одоо ажилдаг ч юм уу ядахгүй тэгээд дараа нь бүр ингээ туйлдаа ордог. За хоёрдугаар янз бүрийн газартаа янз бүрийн ингээ цаг маг товолчдаг өөрийнхөө бүр ингээд дараа нь ботхоо би яаж чадна гэж бодож өөрийгөө ингэж өндрөөр үнэлчихвэ тухайн үед гээд өөрөө гайхаад тэр хүн эвгүй байдалд орж байгаа. Хоёрдугаарт тэр хүн уучлаарай би очиж чадахгүй нэ гэд нөгөө унсан үед очихоор. Тэгээд нөгөө хүн чинь нэг худалч хуурмаг хүн юм шиг гинт энэ тэнд гарч ингээ мундаг хүн болонготой тэгээ хаалга болчдөг. Нэг тийм тэр нь яг ингээд би тэр тухайн өвчтөе хүнийг ингээ ярьсан чинь
нэр хэцүү юм байна штэ. Тэгээ заримдаа ингээд би нэрээс айгүй гой биетэй мэтэй гэдэг ийм одоо богинохон хувцсанаар хит бариу хувц өмсдөг ч юм уу. Тэгээд нөгөө хүнд үеийн ирэхээр ингээ бүр нэвсгэр юм өмсөж ирээд нөгөө хувцаадаа шууд гаргаж хайдаг ч юм уу. Тэг би яаж энийг өмсвөө гэд. Тэгээд өөртөө ингээ зөрчилдөд идэг. Тэгээ бас хүнд л юм байлээ чинь нэмэг болсон. За хоёулаа нэвтрүүлгийнхаа 2 дахь хамтран хэлцгийг танилцуулъя. Тэгэхээр манай World Wine маань Daman de la Pomme чамаг төгс илэрхийлэн wine хамтран ажиллаж байна. Тэгэхээр яг одоо миний урд байгаа энэ wine хаанаас ирсэн бэ? Ямар учиртай wine вэ? Юугаар хийгдсэн wine вэ гэхээр 1880 оноос эхэлж одоо эхэлсэн баялаг түүхтэй Францын өмнөд хэсэгт орших Laguane de Cosne гэдэг ийм газраас ирсэн wine аа. Тэгээд зүүн талаараа Рон хөндөгөөс баруун өмнөд хэсэгт Испани хэл хүртэл үргэлжилдэг. За Францын нийт дарсны үйлдвэрлэлийн 3/1-ээс илүү хувь нь болохоор яг энийг үйлдвэрлэсэн газар гэж үйлдвэрлэгдэж идэг. Дэлхийн хамгийн том дарс үйлдвэрлэлийн одоо үржил шимтэй хамгийн сайхан газар л тэнд сонгоно штэ. Тэр газраас ирсэн ийм вайн аа. Тэгээ үтгэлэнд байгалаар хүрээлэгдсэн амар хамгааллын ингийн жинхэнэ деважин болсон энэхүү газар усан үзэн мурах маш тохиромжтой, хамгийн таатай, одоо цаг агаартай ийм бүс нутаг гэж тооцогддог. Тэгээ газрын гадаргаас 4-5 метрийн гүнд үндсэнд байрладаг бөгөөд одоо ийм хэмжээний гүнээс хүрсний үржил шим одоо маш цэвэрхэн гэх юм уу нүүрс ус шиндэж илээ татдаг ийм учиртай дарс юм байна. Тэгэхээр Daman de la Pomme бол сүүлийн 5 жилийн хугацаанд 50 гаруй олон улсын дарсны шагналыг ерөн тогтмол хүртэж байгаа ийм гой вайн юм байна. Тэгээ та бүхэн маань бол World Wine-ийн хаяудыг бол сайн мэдэх баха. Central Tower, Shangri-La, Circus, улсын их төлхөр явах замд байдаг Sowell Plaza, Зингэлдэх хотхон River Tower, Buddha Vista, WW Center, Нарны гүүр гэд World Wine-ийн салбаруудаас та бүхэн энэхүү гой вайныг аваад хайртай дотны хүмүүстэйгээ гой өдрийг өнгөрүүлээрэ. Тэгээ гоё яриаг өрнүүлээрэ. Тэгээд Facebook нь World Wine гэд байгаа. Та бүхэн маань дагж аваад чинхэн ирсэн гоё вайнуудын тухай дарс одоо хүртэх юм соёлын тухай ч юм уу гоё мэдээллүүдийг бас тогтмол тавьдаг учраас орж сонирхож байгаарай. Instagram хаяг нь World Wine Mongolia гэж байгаа. Баярлалаа хамтран ажиллагчдаа. За баярлалаа World Wine-ийн тас баярлалаа. Тэгээд ер нь мэдэн штэ бид манай одоо ажил Хаан Таварт байдаг байхад наадам цэнцэг урд чи World Wine байдаг тий. Тэгээд ер нь орох дуртай. За ингээд оронгууд айгүй бол ингээд яг юм одоо юу гэх кинондаа ингээд анх чинь ингээд хүүхэд залуу байхаас кинондор гардаг штэ дарстууд ингээд өөрчлөсөн байдаг тий. Тэр ингээд соёлыг гэх юм уу тэр мэдрэмжийг чинь ингээд World Wine-наас оронгууд авдаг. Тэгээ би өөрөөс дарс маш сайн мэдгүй л дээ. Гэхдээ ер нь ингээд баяр ёслоор ч юм уу хүнд бэлгэх байдаг ч юм уу те шаардлага гарах юм бол World Wine л бол мэдчих явдаг. Тэнчинээс ч одоо авах ч гэдэм үү те ингээд тэр нэг маш олон дарсны дунд оронгууд аюу ингээд одоо өнөөдөр ярьж байгаа сэдвэр ярих юм бол аюу юм эерэг болчдөг хүнчтэй гоё мэдрэмжтэй юм болчдөг. Тийм учраас их дуртай. Ер нь бол орох их дуртай шүү. World Wine-ийнхаа хамт олонд бас баярлалаа. Амжилт хүсье гэж хэлмээр байна. За баярлалаа. За баярлалаа. За хоёлаа нэвтрүүлгээ өмч маань өндөрлөх үү? За тэгээ нэвтрүүлгийн цаг маань ер нь дууссан байна. За тэгэхээр өнөөдрийн ер нь бол ярих сэдв ихтэй их хүн сэдв. Тийм учраас ерөнхийдөө яг ийм юмгууд байдаг, түүх хөгжил нь ийм байдаг, ийм имжлэгнүүд байдаг, жижиг сажиг ийм одоо кейснүүд байна гэд та бүхэнд бол хэллээ. За энэ сонсож байгаа хүмүүс бол бүгдээрээ ийм хэлбэрүүд байд юм байна. Би энэ юм шиг байна гэд та бүхэн манай сонсогч нар маань бодох юм бол сэтгэл зүйчд хандаж үзээрэй. Сэтгэл зүйн тусламж үйлчилгээ бүгдээрээ авч үзээрэй гэж бол төсвөлд нь эмч нь бол уриалмаар байна. За ингээ өнөөдрийн дугаар маань энэ үед бол өндөрлөж байна. За эмчтэй маш их баярлалаа. Тэгээд олон хүнд бас нэг бодулсан баха. За нэвтрүүлэг маань НТV болоод Мөндөр радио 107.3 гэсэн хост толгойноор та бүхэндээ хүрлээ. Хамтран ажиллагчаар Медиска нэртэлрүүлэхийн төв маань болон одоо World Wine-ийн Daman de la Pomme чамаг төгс илэрхийлэн World Wine маань хамтран оролцлоо. За дараагийн нэвтрүүлгээр яриг уулзъя. За баярлалаа. Би удаарай та. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа.
Од мөндөр суваг энэ мэтлэн танин мэдхүн 1000 хөтөлбөрийг 2025 оны 7 сарын 1 хүртэл та бүхэнд хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүг түгээхийн үйлсэд та нэгтгэх хүсвэл бидэнд танд өгөх боломжтой. Нэг нэвтрүүлгийг 100 төгрөгөөр буюу 1000 нэвтрүүлгийг 100,000 төгрөгөөр үнэлээд та биднийг дэмжээрэй. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүг түгээх энэ үйл хэрэг таны оролцоотойгоор амжилттай үргэлжлэх юм а. Зандан хүү миний нэр дээр голомт банкны данс байгаа. 30 15 15 1942 30 15 15 1942. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандвалснаар од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.